Баянөндөр цогцлбор сургуулийн түүхэн 30 жилийн өдө зориув. Эхэн цэнхэр өдрүүд. ертөнцид намтар түүхийг хүмүүс өөрсдөө бүтээдэг. Он цаг үлрэх тутам түүх намтар зарим нь сэргэж, зарим нь цагийн ирэхээр бүдгэрч мартагдах нь чивээ. Амьдралд мартагдахгүй мөртлөө давтагдахгүй олон сайхан үйл явдлаар дүүрэн байдаг. Тэрл үл хуучирч үл мартагдах түүх намтар бол Баянөндрийнхний бахархалт он жилүүдийн түүх юм. Тийм ээ. Баянөндрийнхэн гэдэг манай сургуулийнхан тэр дундаа дэгж дэрвж өссөн дурсамж дүүрэн сурагч ахын гэгэн дурсамж хүүхэд насны хөгжөөнт жилүүд анги танхим багш нараа яахан мартах вүлээ. Тэртех 1980 онд манай хөдөөнөөс нүүжрийн шинэ хотын айл болж хүлээ. Тэр жилийн намар би бусад хүүхдүүдийнхээ лайдал сургуульд орсон юм. Аавын намайг хөтлөн Баянөндөр хайрханд мөргүүлж Эрдэнэ гэдэг газар чинь Монголын ард түмэн заяасан бурхны өглөг юм шүү дээ. Магадгүй дээдийн төрөлтэй их л азтай хүмүүс энэ орхон сэлэнгийн айсаа газар амьдрах учиртай хэмээн хэлж байсан. Сэтгэлээс гарахгүй хоногшин үлдсэн юм аа. Аавдан хөтлүүлэн сургуулийн алтан босхийг алхаж орсон тэр жилийн намарл төрлөх сургуулийн маань түүх намтар надтай хамт бичигдэж эхэлснээс хойш өнөөдөр 30 дахь намартайгаа золгож байх юм. Тэгэхэд аавын минь уул усаан дээдэлж үтсэн хүндэтгэл ерөөлч юм уу? Аавын зөв совин горч болсон уу? Төрлөх сургууль маань хожимон энэ хайрхны нэрийг оройдон залсан цогцлбор сургууль болсон тэр ерөөл хувь дагуулсан сайхан учрал гэлтэй. Ингэж л би гэдэг хүн 1980 оны намар сурагч болсноор эдүгэ 30 дахь намараа өгтөж байгаа Баянөндрийнхний бахархалт түүхийг бичлсэн намтрынхан нэгэхэн хуудас болон үлдсэн та. Хөөе. Манай анги бүх заяа штэ. Аав нь яг гинэ анги сурж исэн гэсэн штэ. Юу мангар юм яриад байгаа. Юу ч тийм байж идэгэн. Манай ээж гэсэн сургууль сурж байсан гэсэн. Гэтэ энэ сургуулийг 4-8 жил гэж хэлсэн. Юу ч тийм байж идэв. Энэ сургуулийг Баянөндөр цогцлбор сургууль гэдэг үстэй. За 1979-с 80 оны хичээлийн жилд 4-р 8 жилийн дунд сургууль, 1-р 10 жилийн доод талын 4-8 ангид хичээлж эхэлсэн юм аа. 30 настай сургуулийн одоо 28 жилд энэ сургуульд ажилласан байдгийг. Одоо 1-р 10 жилийн уртлын хэсэгт нэг давхарт 24 анги, 24 багш, за хичээлийн эрхлэгч захирлаар нь пүрвж багш, хичээлийн эрхлэгчээр нь чулуунж багш, Насан Бат багш, Цэрмаа багш нар ажиллаж ирсэн. мундаг сургууль хүмүүжүүлэгчд манай сургуулийн анхны суурь үндсийг тавьж исэн болохоор одоо хүртэл манай сургуулийн энэ амжилт бүтээл алдар цуу ингэж үргэлж мандам бадарч идэх утга учирыг бол би тэр хүмүүсийн ач хавья гэж байхаа гэж ингэж бодож идэг. Сайхан үйл явдлаар дүүрэн он жилүүд өнгөрч энэ сургуулийн өдөр 30 нас хүрч байгаад их бахархалтай байдаг. Ингээд ийм сайхан хамт олонны дунд их залуунасаа бас идэр залуунасаа ажиллаж амьдарч яваадаа бас бахархаж явдаг. Азийн цээжин дурших манай орон дөрвөн улиралтай. Улирал бүр эхлэл төгсгөлтэй мэдээж дундаа өрнөлтэй л байж таараа. Энэ л дөрвөн улирлын өрнөл ааш аяганд хөтлөгдсөн гэмээр 4-р сургуулийн маань олон үйл явдал хором тохиолдлуудаас идүүгээр иргэн дурсахад хамгийн зөв, хамгийн буруу, бас хамгийн үнэнч, хамгийн гэгэн үлдэсэн сурагч ахын үеийн цэвэр цэнхэр өдрүүдээ. Цаг хугацааны түүхэнд хөтгдөн одсон эргэж давтагдахгүй тэрл өдрүүдэн би бэхэн цэнхэр өдрүүд гэж нэрлэлээ. Тэрл бэхэн цэнхэр өдрүүдэн эргэн дурсаж нэхэн хөөрөлдсөн үеийн нэг ангийнхан өнөөдөр төрлөх сургуулийнхаа 30 жилийн ойд хөөр баяраар дүүрэн иржээ. Хүрэн формоор ижилдэн гоёж сурагчийн ширээн тохой нийлэн суухтаа нилээд үе дүрсгүйдэж намартаан сургууль руугаан яарч явсан нэг ангийн хүүхдүүд эдүгэ ижи аавууд хэдийнэ болсон ч
Өнөөл хүүхэд насандаа эргэж ирэн хөгжим баясцааж тэртээ хон жилүүдэд эргэн өтсөн мэтэл хөөрөлдөж байна. Он жилүүд илэгдэн хуучирч нийгэм цаг үе хувьсан өөрчлөгдсөн ч нэг л зүйл огт өөрчлөгдөөгүй байх юм. Тэр бол манай ангийнхан гэсэн элгэмсүү дотн аляа нарыг анаан алдаагүй сурагч насны он жилүүд шигшигдэн үлдэжээ. Тийм ээ, манай ангийнхан мөнхөд надтай хамт явах алдар. Зүүн 84 оны 7 сард манай энэ 4-р 10 жилийн барилгын анхны суурь тавигдаад яг ашиглалтанд орж байсан. Тэгээ бид нар 8 сард ажилдаа ороод энэ барилгыг хүлээж авах энэ үйл ажиллагаа эхэлсэн байгаа. Тэгээд Орос хэлний багшийн хувьд би тэнд энэ барилгыг хүлээн авах ашиглалтын хүмүүстэй хамтран тэнд орчуулагчаар ажиллаж ингэж хөтөлбөрийн гараагаа эхэлж байсан. За би энэ сургуулийн анх дахь багш нь. Анх одоо энэ сургуулийг баригдаж байхад бид нар бас ажлынхаа завчлөөгөөр ирээд одоо нэг хундаам гэж ярьдаг тэрийг бас хөрзээрээ ухаж энэ ажилд нь бас гар бие оролцож сургуулаа хурдан одоо дуусгаж сайхан шинэ байранд орох юмсан гэсэн хүслээр бас бид нар их мэрэж хичээж ажилдаг байлаа. Энэ улсын хэмжээнд дээр 2 том сургууль гэж ярьдаг байсан юм а тэр үед бол 2 дахь том сургууль гэж. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд дээр байгуулагдсан ийм загварын сургуулиудаас ерөөсө 2 дахь нь нэг нь Улаанбаатар хот байгуулж байсан 2 дахь нь нэгэд. Би олон сайхан багш нартай ахмадуудтай ингэж хамт ажиллаж байсан. За жишээлх юм бол хичээлээр эхлэх Донald багш, Долгор Сүрэн багш, Хөрөж багш, Гүнчин Сүрэн гээд олон сайхан багш удирдлагуудтай ингэж ажиллаж байсан. За ингээд миний энэ ажиллах хугацаанд бол манай байгаа 36-аас 38 бүлэгтэй ийм том хамт олон байлаа. Тэгээд энэ хамт олон дотор бол би багшилж байлаа, эрхлэгч хийж байлаа. Энэхт бол олон сайхан шавнарыг бол төрүүлж ингэж улс хотын олимпиадад удаа оруулж ингэж сайхан амжилттай ажиллаж байсан. Манай гадаад секцийн хамт олонны одоо амжилт хөдөлмөрөөр их бахархаж явдаг хүндээ. Тэгээд жил болгон манай одоо гадаад хэлний заах арга нэг тэр тусмаа Орос хэлний хичээлээр сурагчдууд аймагтаа тэдвэг улсад одоо дандаа тэргуун байруудыг авдаг. За тэгээд багш нар ч гэсэн амжилттай оролцдог. Тэгээд миний хувьд болохоор 2003 онд Увсан аймгийн Удангом хотноо болсон Орос хэлний улсын олимпиадад 2 дугаар байр эзэлж мөнгөн медаль хүртсэн. 2008 онд 13 дугаар олимпиадад нь оролцож мөнгөн медаль хүртсэн. Тэгээ энэ бүхэн бол одоо манай хамт олонны хамтын ажиллагаа нэгдсэн зүрх сэтгэл энэ бүгдийн л одоо үрдэн гэж би бодож явдаг та. Анх 10 жилийн сургууль байгуулагдаад дөнгөж 2 дахь жилдээ орж ирсэн үе юм байгаа. Тэгээд дөнгөж шинэхэн сургууль байгуулагдсан боловсон хүчингүүдээр л одоо яг одоо хангагдчихсэн үе юм да. Тэгээд ирж яхаа чинь одоо Бээжин сан багштай цуг ажиллаж ялаа, Цэвэлмэн багш байлаа, Дорж багш байлаа гэд ингээд хэдхэн тооны багштай Норжин Сүрэн багш байсан. За физикийн багшаас одоо Чулуун багш гэл ингээд багш нар байсан. Одоо манай мэргэжлээс бол байгууллага хамт олонны түүх гэдэг чухамдаа намтрууд байдаг. Тэр намтар түүхээс олж явах нь өөдрөг үзэл юмсан ч. Тиймээс чиг нэгдээ, ажиллая, хөгжөй, манлайлаа гэсэн өрнүүн урья өөдрөг үзэл дор төрөлх сургуулийн маань жилээс жил тоноосон дололт амжилтыг авчирсан бахархалтай түүх бичигдсэн байх юм. 1984 онд сургууль маань хичээлийн шинэ байранд орж тухайн үеийн Эрдэнэт хотын 2хан том 10 жилийн нэг болж 4-р 10 жил гэгдэх болсон. Харин 2002 онд нийгмийн урсгалыг даган 4, 6, 10 дугаар сургуультай нэгдэн Баян өндөр цогцлбор сургууль болсон юм.
Ингэж ахлах баг сургуулийн бүтцэд шилжин Цэлийсэн том хичээлийн 3 байранд нийтдээ 214 багш ажиллагсатай 3200 суралцагсатай физик, хим, биологи, мэдээлэл зүй, англи хэлнийгээд хичээлийн 8 лабораторитой 24 цагаар цахим сүлжээгээр төв дэлхийтэй холбогдсон Монгол улсдаа дээгүүрт орох орчин цагийн том сургууль болон өргөжлөө. Сурсан эрдэм олсон боловсрлоо. Мөн чанар мэдлэг оюуны хаан өгтэй уусхан ардын хүүхдийг алагчилгүй сургасан ачид багш нар маань бидэнд математик, физик, хими гээд шинжлэх ухааны мэдлэгийг гүнзгийрүүлэн сургасан цаашдын бидний ажил амьдралд суур өгөгдөл болж зөв явах жишг болсон гэж би хувьдаа боддог юм. Тиймээс ч түмний хүүхдийг сургах төрдөн зүтгэсэн он жилүүдийн хур туршлага түмэндээ тоогдсон хэрсүү ухаардынхан зөөлөн хаялгаар сургуульдаан манлайлж салбартаан сайшаагдж сум аймгаасаа шалгарч улсдаа тэргүүлж төрдөн үнэлэгдсэн олон багш нар манай сургуулиас төрсөн. Тэдний мань дотор тэргүүлэх зэрэгтэй 60, заа харагч зэрэгтэй 62, боловсролын тэргүүний ажилтан 28, байгаль орчны тэргүүний ажилтан 1, соёлын тэргүүний ажилтан 6, магистр зэрэгтэй 36 багш ажиллаж байна. Эд бүгдээр манай эгэл даруухан атлан сургуулийнхаа бахархалт нэрийн хуудсан юм. Тэдний мань дундаас Монгол улсын гавьяат багш гэсэн эрхэм хүндэт алдрыг сургууль хамт олондон хөдөлмөр хичээл зүтгэлээрэн авчирсан Шарав Жавхлан туяа багш нарыг харахад таатай. Тэдний түмэн олон шавнараас нь төв дэлхийд улсынхаа нэрийг дуурсгасан Атлантын олимпийн хүрэл медальт нэрт жудооч Дорж Палмын нар мандах Монголын сагсан бөмбөгийн анхны гавьяат Цэрэн Жанхарын Шарав Жанц, Монгол улсын начин Наран цэцэгийн Бүрэн Баатар, Японы мэрэгжлийн сумад од болон галзаж байгаа Токосегава гам болдгээд манай сургуулийн бас нэгэн бахархалтай нэрийн хуудас болсон. Тэд манай сургуулийнхан гэж бодохоор сургуулийн маань бахархалтай түүх эрх он цагийг ойртуулж ирээдүйг хамт дан бүтээж байдаг юм. Ангиара 33-ла 10 дугаар ангийг төгсөжлөө. Тэгээд 2001 онд төгсөөд улсын багшийн их сургуулийн биеийн тамирын сургуульд элсэн орж 2005 онд төгсөөд 2005 онд төрлөх сургуультай биеийн тамирын багшаар ажиллаж байгаад маш их баяртай байдаг. За 1990 онд анх 4-р 10 жилийг Сэлэнбаатар багштай ангид анх орж төгсөжсэн. 94 онд багшийн сургуулийн хөгжмийн ангийг төгсөөд энэ сургуультай ангид хөгжмийн багшаар ажиллаж байгаа. За би тус сургуулийг 2004 онд цогцлмоо багштай 10А ангид төгсөөд улмаар Монгол Улсын боловсролын сургуулийн физик электроникийн ангийг 2008 онд төгсөөд тус сургуульд одоо ажиллаж байгаа. За тэгээ энэ хугацаанд хичээл зааж байсан нийт багш нартайгаа хамтран ажиллаж байгаа явдал бол миний хувьд маш бахархууштай үйл явдал байгаа. За ингээд нийт сургуулийн 30 жилийн болж байгаа явдал сургуулийн нийт ажилчид за мөн албаагч багш бүгдэнд нь 30 жилийн баярын мэнд төргээд цаашдынхаа ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Тийм ээ. Эрдэнтийн хүүхдүүд тэр дундаа 4-р сургуулийнхан гэхээр цаанаал нэг өөр гэдэг нь сургуулийн маань онцлог давуу чанар. Энэ давуу чанар нь сурлаг, урлаг, спортын ололт амжилтаар хэмжигдэнэ. Манай сургуулийнхан сум, аймаг, салбар, улсын чанартай уралдаан тэмцээн төрөлдсөн олимпиадад гаргасан амжилтаараа тэргүүлэх баяруудыг эзэлж амжилттай оролцож ирлээ. Сурлагаар гихтэл 13 хичээлийн төрөлдсөн олимпиадад 150 гаруй сурагч оролцсноос их хэл математикийн төрлийн олимпиадад эхний 5 байрыг долгор сүрэн оюума багшийн ангийнхан эзэлж байсан байна. Улсын төрөлдсөн олимпиадад Монгол бичиг, монгол хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлийн төрлөөр сурагчид амжилттай оролцож багш Гамбат сэтгэх чадварын улсын олимпиадад авраг болжээ. Олон улсын математикийн кенгуру наадмаас манай сургуулийнхан мөнгө медаль 1, хүрэл медаль 3-ыг хүртэж 42 сурагч 1, 2, 3 дугаар зэргийн дипломоор шагнагдсан сургууль хамт олон төдийгүй аймаг хотынхоо нэрийг олон улсын хэмжээнд таниулсан бахархалтай үйл явдал болжээ. Мөн спортын сагсан бөмбөг, волейбол,
уран хөдөлгөөнтгийн нас хөнгөн атлетикийн төрлөөр аймаг улсын анхан шатны тэмцээнд нийтдээ 7 алт, 53 мөнгө, 16 хүрэл медалийн эзэд болсон байна. Урлагаар бол гарвун, урдaan тоос гаргана гэж бараг үйдэ. Энэ 1-11-р ангид хөгжмийн хичээлээр мэрэгжлийн сургуульд явуулдаг. Улстан цөөхөн аймагта цорын ганц хөгжмийн сургууль нь манайхаа. Дуухуур, цэвцэнхэр аялгуу ишгэлсэн ариван дагшин энэ танхимаас авьяаслаг хүүхдүүд төрөхн дамжиггүй. Тэд морин хуур, ятга, шанза, хуучир, төгөлдөр хуур, уран нугаралтын төрлөөр мэрэгжлийн боловсралтай болж төгсдөг. Тэдний амжилтыг дурдах юм бол хангайн бүсийн урлагийн их наадамаас алтан медаль, аюур зан багштай аргасан чуулгынхан мөнгө медалийн аваад ирж. Уран нуграачдын улсын уралдаанаас дэлгэр цэцэг багшийн бэлтгэсэн Эрдэнэс сарны хамтлагийн хүүхдүүд алтан медаль, тэр чиг бүхэл дэлхийн цэрэгчдийн Монте Карлогийн их наадмаас хүрэл арслан хүртсэн. Аймгийн анхан шатны найрал дууны уралдаанд 1-р багшин шилдэг багш өргөмжлөл дууны төрөлд яргуй наадмаас алт 2-ыг, мөнгө 1-ийг, хангайн бүсийн наадмаас мөнгө 1, New Stars урлагийн наадамд 2 дугаар байр, шилдэг хамтлагийн шагнал Зинген төгөжгийн төрөлд бага ахлахнаас алт, улсын анхан шатны гран-при шагналыг хүртсэн гэд нийтдээ 53 алт, 56 мөнгө, 35 хүрэл медалийг сургууль хамт олондоо авчирчээ. Энэхүү манай сургуулийн ололт амжилтыг боловсрол соёлын шинжилгээ ухааны яамч хөлийн зөвшөөрсөн. Энэ юу гэвээс Монгол улсын боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны дугуйлын секцийг амжилттай зохион байгуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийг шалгаруулах болцолт уралдаанд шалгарч өнгөрсөн хичээлийн жилд 5 сая төгрөгөөр шагнуулсан манай сургуулийнхан илүү гэдгийг нотолж өгсөн. Энэ нь манай сургуулийнхны бахархах түүх, багш нарын минь өгөөж хаялга чанар чансааг харуулсан боловсролын шинжилэлд өөрийн гэсэн өнгө төрхийг харуулсан үзүүлэлт юм аа. За миний хувьд одоо улсын багшин дээд сургуулийн Орос хэл утга зохиолын ангийг төгсөж ирээд энэ 4-р сургууль анх байгуулагдахад анхны одоо орос хэлний буюу гадаад хэлний багшаар ажиллаж байсан юм аа. Надтай хамт одоо Цэвэлмаа гэж нэлийн туршлагатай сайн багш ажиллаж байлаа. Тэгээд эдгээр сургууль төгсөөд туршлага багтаа байсан ч гэсэн сайн багштай ажиллаж байсан болохоор одоо багшийн мэргэжлийг амархан эзэмшиж туршлага суусан гэж хэлж болно. За би хурц ирээд 4-р анги удирдсан багш байсан. Мөн одоо 4-р 8 жилийн хүүхдүүдэд Цэвэлмаа багштайгаа хамтраад орос хэлний хичээл зааж эхэлсэн. За орос хэлний заах арга зүйн талаас мөн одоо хүүхдүүдэд мэдлэг олгох талаас бид нар бас харьцангуй одоо гайгүй ажилласан гэж бодож байна. Ягаад гэвэл тэр үеийн одоо шавнар маань сүүлд нь одоо орос хэлний гүнзгий анги болж ингэж тэр гүнзгий ангид бол тэр одоо биднээр заалгаж ирсэн хүүхдүүдийн ихэнх нь орж ирсэн ийм түүхтэй. За зарим нь бол одоо бүр орос хэлээр мэрэгжээд ингээд гадаад дотоодод одоо орос хэлний хичээлээр орос хэлнийхээ мэрэгчлэр докторийн зэрэг хамгаалсан одоо ийм шавнар байна. Энэ шавнараараа би их бахархаж байна. За мөн тухайн үедээ орос хэлний уралдаан тэмцээн янз бүрийн Аст олимпиадад их амжилттай ордог байлаа. За миний хувьд би өөрөө орос хэлний олимпиадад ороод нэг удаа 3-р байрлалсныг санаж байна. За мөн одоо Эрдэнэт хотоос сурагчдын баг бүрдүүлээд Улаанбаатар хотод Ми Поедим Артик гэж улстай ярь зохиогддог нэгэн тийм алдартай нэвтрүүлэг байдаг байлаа. Энд оролцож бас байр эзэлжсэн санаж байна. Тэгэл 94 оны 9 сарын 1-нд Эрдэнэтэд анхны одоо ажилд орсон ажил маань газар маань 10 жилийн турш дуусвал. Тэгээд тэр сургуулийн захирал маань Бямтар захирал гэсэн. Хичээлийн эрхлэгч физикийн багш Баасан сүрэн багш хичээл эрхлэгч болчихсон. Тэгээд нэг физикийн багш оронтой гарч намайг тэнд төвлөрүүлсэн. Тийм учраас би одоо Эрдэнэтэд бол бас миний ажлын гараа эхэлсэн сургууль маань яаж ч 4-р онцлог хамтал байна. Тэгээ яг хөө тэнд ерөнхийдөө физикийн багшаар нэг үлрэл ажилласан. Тэгээд дараа нь манай Баасан сүрэн өөрөө бас хичээл эрхлэгчээс болиг зөрөгдөгсөн юм билээ. Тэгээд би тэр ажлаа солиод намайг хичээл эрхлэгчээр тавьж хичээл эрхлэгч болсон.
Тэгээ хичээл эхлэж 3 өдрөөр ажиллаад намар тийшээ хавар тийшээ захирал маань бас бие жоохон муудаад тэгээ удаан хугацаагаар эмдэгдэх болоод тэгээд тэгж явахдаа надад бас ажлаа төрөгөөд чинь захирлын үүрэг гүйцэтгэгчээр ингээд ажиллаж байгаа чи намайг идэхэд иртэл гэд төрөлөөр явсан. Тэгэхээр дөрөвдүгээр сургуулиуд ерөнхийдөө зөв миний ажилласан хугацаанд бол би багийн хугацаанд ажилласан. Гэхдээ тэр хугацаанд би тэр сургуулийг багш хичээл эрхлэгч захирлын үүрэг гүйцэтгэгч захирлгээд бүх ажлыг бас хийгээд үзсэн. Их сайхан гарч хамтарч байсан хамт олон гэж үздэг. Одоо ч гэсэн юм тэгэл энэ сургуулиар авахулганд бас нэг л хамгийн сэтгэл татна бас их турсамжууд үлдээсэн юм сургууль байдаг. Эргэх дөрвөн улирлын солилцолд оноос онд жилээс жилд өөдөн дэвжиж өнгөжин жох хаажиж байгаа манай сургуулийн бас нэгэн бахархалт нэрийн хуудас бол олон нийт салбар яам тамгын газраас олгосон өргөмжлөл юм. Энэ бүхнийг дурдахгүй өнгөрч яаж болох вэ? Сургууль хамт олноорон аймгийн тэргүүний сургууль хүүхдэд дээлтэй шилдэг байгууллага болсон төдийгүй спорт хүүхдийн бие бэлдэр эрүүл мэнд мэдээлэл технологийн боловсрол оюун ухааныг дэмжигч байгууллагаар тус шалгарч засгийн газрын ногоон хэрэм үндэсний уралдаанд 4-р байрыг 2005 онд эзэлж төрлөх сургуулийнхаа хагас жарны босгон дээр ногоон гэрчилгээний эзэд болж чадсан. 1980 онд одоогийн Эрдэнэ сургуулийн хичээлийн 1-р байранд сургууль хүмүүжлийн ажиллагаагаа эхэлж байсан 8 жилийн 4-р сургуулийн өдөр 3000 гаруй сурагчтай хичээлийн 3 байртай 200 гаруй багш ажиллагчтай улсын салбарт өөрийн гэсэн байр суурь нөлөөтэй томоохон зохицлон сургууль болж өргөжин хөгжөөд байна. Энэ 30 жилийн түүхийг бичлэлсэн үеийн багш сургууль хүмүүжүүлэгчид ажилтан ажиллагчид үеийн төгсөгчид биднийг дэмжин ажилдаг эцэгчүүд хандивлагчид та бүхэн 9 жилийн ан шин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлэхийн ялдамд энэ түүхийг бичлэлсэн үеийн багш сургууль хүмүүжүүлэгчид энэ сургуульд сурч байсан үеийн төгсөгчид сурагчид бидний ажлыг байнга дэмжиж ирсэн тэр захиргааны байгууллагын хандивлагчид эцэгчүүдэд шин сэтгэлийн гүн талархал дэвшүүлье. Бид олон мянган сурагчдыг Эрдэнэ ажил амьдралын аян залж олон багш нарыг өөрийн дадал туршлагатай ажил мэргэжлийн өндөр чадвартай багш нар болгон төлөвшүүлж түүхийн хугацаанд олон алдартныг төрүүлцэснээр бахарх тийм аа. 10 жилийн 4-р сургууль Баян өндөр зөвхөн түүхийг бичлэлсэн үеийн багш нар энэ суралцж байсан суралцагчид эсгэгчүүд биднийг дэмжин ажилдаг бүх хүмүүс шин сэтгэлийн халуун мэнд дэвшүүлж хөгжил дэвшлийн төлхөр болсон оюун эрдэнийн хишиг буян аривчин дэлгэрч үеийнхний оюун санаа хичээл зэтгэлээр тэтгэгдэн дэвшийн үлзий тэрэлийг өргөн дэвшүүлж байна. Ийм л түүхтэй, тийм л замналтай улирах он жилийг дархлаж угтах ирээдүйн нийгмийн шинжилгээний түүчээ тогруунд болно гэдгийг дэлхийч хүлээн зөвшөөрөхөд ойрхон байна. Мөнхөрч үлдэхгүй хүний орчилонд үеийн багчуудын сэтгэлд хүүхэд насны алтан дурсамжтай хамт мөнхөрөн үлдэх бидний сургуулийн маргааш төгсөгч бүрийн сэтгэлд үнтэйгээр үлдэх бэхэн цэнхэр өдрүүдийн түүх их мөрөн луга үерлэн үргэлжлэх болно. Оройгүй сүмийн түүхийг бичих одоо ирээдүйн эцэд та бүхнийг номын цагаан буян ивэх болдгоо. Эхэн цэнхэр өдрүүд баримтат турсамж Баян өндөр цогцлбор сургуулийн түүхэн 30 жилийн од үзэрүүлв.
эзэгэн чин туусан цэцэг ахаа дургахгүй санаа сэтгэл догддон цагна хонхон дууга дандаа сонсохгүй Найруулагч Саншрим Батбаатар. Зохиогч Отгон Жаргалын Эрдэнэ Жаргал. Зургаалч Максрин Хатанбаатар. Тайлбарлсан Монгол Улсын соёлын гүйцэд зүтгэлтэн Гончигжийн чулуун. Зөвлөх Монгол Улсын соёлын төрийн ажилтан Хамдын аюулч. Баян өндөр цогцлбор сургуулийн түүхэн 30 жилийн өдө зориулв. Эхэн цэнхэр өдрүүд